Улсын хурл засгийн газрын гишүүд Багнуур дөрөвт ажилласан байна. Энэ үеэр дулаан эксплуатаци станц дөрөвт гарсантай адил осол аваар Багнуурын станцч гарах эрсдэл ойрхон гэдгийг нийслэлийнхэн тодтоглоо. Учир нь Багнуурын уурхай нь Улаанбаатар хотын эрчим хүчний нүүрсний 70-80% хангаж байгаач үнийн зохицуулалтаас улбаалан алдагдaltaй ажилласаар байгаа юм а. Гэхдээ Багнуурын уурхайг түшиглэн нүүрс химийн үйлдвэр байгуулж хөх нүүрс төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна. Энэ төсөл хэрэгжснээр эдийн засгийн хувьд томоохон боломжууд бүрдэх юм а. Монгол улсын эрчим хүчний тулгуур Багнуурын уурхайг түшиглэн хөх нүүрс төслийг хэрэгжүүлэхэд төлөвлөсөн. Төсөл 3 үе шатаа хэрэгжих бөгөөд төслийн 1-р үе шатад нүүрс пиролизийн үйлдвэр баригдах юм байна. Уг үйлдвэр баригдсанаараа нийгэм эдийн засгийн хийгээд стратегийн хувьд чухал ач холбогдолтой тооцогдож байна. Тоон нь сая 100 мянган төгрөгийн үнэтэй хүрч байгаа нүүрсийг Багнуурын уурхай түшиглж байгуулад 280 мянган төгрөгөөс нийлүүлэх боломж байгаа юм байна. Энийг одоо яралтай эхлүүлээ. Энэ үйлдвэр маань 80 мянган тонн давирхаа үйлдвэрлэн энэ нь өөрөө яг үйлдвэр барихад эдийн засгийн ач холбогдол бол багатай хэмжээ байгаад. Тэгэхээр энэний хүчин чадлыг дараагийн ээлжинд 2 дахин ихсгэснээр давирхаа 160 мянган тонн болоход давирхаанаасаа дизель түвш үйлдвэрлэх үйлдвэр бий болж байгаа. Хийнээс нь тэр аммоны нитрат үйлдвэрлэх үйлдвэр бас гарч ирж байгаа гэсэн үг тийм. Нүүрс химийн цогцлбор төслийн бүтээн байгуулалт энэ жил эхэлчих бол 2027 онд эхний үр дүн үзэх боломжтой юм. Төслийн хүрээнд байгуулах нүүрс пиролизийн үйлдвэр гэхэд 420 орчим шинэ ажлын байр бий болохоос гадна 1.5 сая иргэнтэй Улаанбаатар хотын утааны асуудал эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр шийдэгдэх боломж бүрдэх юм байна. Хөх нүүрс төсөл хэрэгжснээр эдийн засгийн хувьд үр ашигтай хэмнэлттэй агаарын бохирдыг 60-80% бууруулах боломжтой энэ дээр нүүрсний хог хаягдлаас 100 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх мөн 8 жилийн дотор зардлаа нөхөх 1000 орчим ажлын байр шинээр бий болох давуу талуудтай байна. Тэгэхээр энэ дээр бол нийслэл хамтарч ажиллаад дэмжиж судалгаа тооцоон дээр бол дэмжиж ажиллах боломжтой. Нүүрс пиролизийн үйлдвэр ашиглалтанд орсноор жилдээ 600 мянган тонн хөх нүүрс үйлдвэрлэхээс гадна 81.8 мянган тонн нам температурын давирхаа үйлдвэрлэх 49 мегаваттын эрчим хүч үйлдвэрлэх боломжууд бүрдэнэ.